Зуршил бүтээгч хэсэг бол алсын хараат төлөвлөгөө хэсэгтэй шууд холбогддог хамгийн чухал зүйл. Яагаад энэ зүйл алсын хараат төлөвлөгөө хэсэг дээр араас нь шууд өдөр тутмын ажил орж ирэхгүйгээр зуршил бүтээгч орж ирж байгаа гэвэл яг үнэндээ жил болгон бид нар ажлаа шинээр төлөвлөдөг. Жишээл одоо сая хэдүүлээ 5 жилийн төлөвлөгөө хийжлээ. 7 чухал асуултанд хариулчлаа. Сар болгоныхаа ажлыг төлөвлөжлээ. Одоо ингээд шууд ажилдаа орох гэсэн чинь амраа өгш юу гэж хэлж байгаа вэхээр зуршил бүтээгчээ хийхгүй бол ажлаа хийж эхлэхгүй. Яагаад гэвэл бидний амьдралд гардаг нэг том асуудал бас одоо аюултай нөхцөл байдал юу гэдэг вэ? Бид нар хуучин оноос шинэ он руу орохдоо бид нар хуучин зуршлуудаасаа салахгүйгээр дээр нэмэх нь маш олон шинэ ажлууд төлөвлөдөг. Жишээлбэл хуучин клубийн, группийн уулзалт, хуучин найз нөхдийн болцоо, хуучин амьдралын хэм маяг, хуучин фитнест явдаг байсан ажлын одоо замын төлөвлөгөө, ажлын төлөвлөлт бүх юм хуучин юм яг хэвэндээ байсан чинь шинэ он гарангуут дахиад баахан шинэ зорилгууд ороод ирнэ. За ингээд нөгөө хуучин амьдралын хэм маягуудыг өөрчлөөгүй байсан чинь дээрээс нь шинэ төлөвлөгөө, шинэ 5 жилийн төлөвлөгөө, шинэ сар болгон төлөвлөгөө ороод ирэнгүүт маш олон ажил нэмэгдээд маш олон цаг хугацаа сүүлдээ энэ бүх зүйлүүд нь амьдрал замбраагүй болж эхэлдэг. Тийм учраас маш олон хүмүүс сүүлдээ зорилгын өрөнд ордог. Шинэ зорилго тавих тусам улам их дарамт. Тэгээ сүүлдээ бүр хүмүүс төлөвлөгөө ихэс одоо шууд урам хугарч хайж эхэлж байгаа байхгүй. Гол асуудал нь юу вэ? Бид нар шинэ зуршил бүтээхгүйгээр тийм хуучин зуршил дээрээ нэмэх шинэ зорилго. Яг энэ дотор л гол асуудал байна. Тийм учраас хэдүүлээ одоо шууд алсын хараат төлөвлөгөө хэсгээс зуршил бүтээгч хэсэг рүү шилжиж байна. За одоо хэдүүлээ зуршил бүтээгч хэсэг дээр орохдоо алсын хараат төлөвлөлт хэсэг дээр байсан 5 чухал хэсэг дээр бид нар доор хаяж 5 чухал шин зуршлыг хэдүүлээ бүтээнэ гэсэн үг. Нэг үгээр хэлэх юм бол зуршил бүтээгч хэсгийг одоо бүгдээ нээж харъя. Зуршил бүтээгч хэсгийн эхэнд хэсэгт би та бүхэн зориулан жишээ буюу sample оруулж өгсөн ба. Энэ жишээн дээр ингээ харах юм бол нэг 7 хоногийн бүтэн нүрийг баруун талын хэсэг танд харуулна. Нэг үгээр хэлэх юм бол бидний эхэлж байгаа шинэ жилийн энэ үйлрэл дотор амар төвшин гэдэг хүн өглөө хэдэн цагт бос хэдэн цаг унтах вэ гэдгээс эхэлж байгаа байхгүй юу? Тийм учраас хэдүүлээ одоо шинэ оны төлөвлөгөөгөө хэдүүлээ шинэ зуршлаар эхэлнэ. Би хэдэн цагт босох вэ? Яг бол би шинэ ажил эхэлж байна. Шинэ төлөвлөгөөтэй, шинэ дараалалаар явж байна. Би фитнест явдаггүй байсан. Би фитнес явж эхэлсэн жишээлбэл те. За одоо тэгвэл би хэдэн цагт босвол амжих вэ гэдгээс хэлж байгаа байхгүй юу? Дээрэс нь би нэг хүүхэд нэмсэн. Манайх 3 бол 4 хүүхэдтэй болсон бол одоо биний өдөр тутмын амьдралын хэм маяг өөрчлөгдөн. За энийг хэдүүлээ өөрчлөхгүйгээр за энэ шинэ компани байгуулъя. 5 хүн ажилд авъя те. За би фитнест явах гэсэн чинь би бас шинэ хүүхэдтэй болсноо мартцдаг. Тэгтэл миний амьдралын хэм маяг юу вэ? Маш олон зүйл жил болгон өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр хэдүүлээ одоо эхлээд зуршил бүтээгчдэрээ зайлшгүй байх ёстой зүйлүүдийг хэдүүлээ оруулна. Би танад энэ дээр 5 шинэ зуршил бүтээхийг санал болгож байна. Нэгдүгээрт яг энэ насан дээр яг ийм сэтгэл зүй дотор илүү тогтвортой байхын тулд чи тогтмол өөртөө цаг гаргах ёстой. Сэтгэл зүйн хэрэгцээний тухай ярьж шүү. Чи тайван суудаг цагтай байх ёстой. Чи дүгнэлт хийдэг цагтай байх ёстой. Чи хувьдаа зөвлөдөг хүнтэй байх ёстой. Доор хаяж тий ганцаараа суухдаа заавал дэвтрээ дэлгэнэ. Одоо яг энэ дэвтэр яг ингэж дэлгэнэ. Яг ингэж дэлгээд нөгөө өөрийнхөө дотоод тохиргоог харна. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорилгыг харна. 3 дугаар хэдүүлээ зуршил руугаа. За яг энэ суухдаа 1-р зуршлыг бид зөвлөе. Өөрөөтөө бодох, дүгнэх, зөвлөдөх цагийг төлөвлөөрэй. Энэ цаг сэтгэл зүйн хэрэгцээний дагуу 2-3 хоногоос хэтрэхгүйгээр 1 цаг байх хэрэгтэй. Чанартай 1 цаг байх хэрэгтэй. Тэгэхээр би та 72 цагийн дүрмийг ярьж байна. 7 хоногт доор хаяж 2 удаа өөртөө чанартай цаг гаргаарай. Хэрвээ ингэж чадчихвэл дараачийн даалгаврыг өгье. Тэр нь юу вэ гэвэл ядаж ер нь бол би хүмүүст ийм зөвлөгөө өгч байгаа. Ажлын цагийн 30% тэнцэх хэмжээний цагийг өөртөө зориулж сураарай. За нэг өөрөлдөх юм бол хэдүүлээ 8 цагийн ажилтдаг гэж үзвэл 2.4 цаг буюу 2 цаг 40 минутыг хэдүүлээ өөртөө зориулж чаддаг байх ёстой. За энэ 2 цаг 40 минут гэж бодохоо бол хэдүүлээ 2 цаг гэж үзэх юм бол өглөө эсвэл орой ч юм уу ямар нэгэн байдлаар өөртөө сууж энэ дэвтрийг харж суух бодох өөрийнхөө чухал зүйлийг бодож чадах цагийг зуршил бүтээгчтэй оруулаарай. Энэ давтамж өдөр болгон явах ёстой. Түрүүн 3 хоногт нэг гэдэг нь юу гэсэн үг вэ? 2-3 хоногийн дотор заавал нэг хүнтэй зөвлөлдөг ч юм уу, бодлоо тунгаах ч юм уу, ийм цагийг бас та нарт өөртөө шинээр гаргаасаа гэж зөвлөж байна. За хоёрдугаарт эрүүл мэндийн хувьд. За өнөөдөр та нар хэдэн настай вэ гэдгийг шалтгаалаад хэдүүлээ амьдралын хэм маяг дотроо заавал хийх ёстой хэдэн зүйлүүдийг жил болгон өөрчлөх ёстой. За өнөөдөр та нар шинэ амьдралын лууж авсан байна.
Өнөөдөр хэдүүлээ насаа бодож. Би хэдэн настай вэ? Би хэдэн хүүхэдтэй вэ? Би ямар ачаалттай ажиллаж байгаа вэ? Тэ? За, энээс шалтгаалаад хэдүүлээ өнөөдөр эрүүл мэндэ хамгаалахын тулд энэ ачаалттай таарсан амьдралын хэм маяг бүтээн. Жишээ нь би маш их одоо тэ суудаг ажилтай хэрвээ тэгээд би маш их өндөр ачаалттай олон цагаар ажилладаг ийм бол магадгүй жингийн илүүдэлтэй болох. Эсвэл хит турах, эсвэл бол тэ маш их унах. За жишээл одоо яг энэ амьдралын хэм маяг хэдүүлээ жил болгон хянаж өөрийнхөө насан таарсан ачаал авах. Өөрийнхөө ажлын одоо би насандаа таарсан ажлын ачаал авах, насандаа таарсан хоол идэх, насандаа таарсан одоо фитнесийн ачаал авах, насандаа таарсан унталтыг заавал хийх. Тэ гэх мэтлэн би яг ямар одоо улиралд амьдарч байгаа энэ улиралд би эрүүл мэндэд яг юу зайлшгүй их ёстой вэ гэдгийг энэ дээр хэдүүлээ бодож үзээ нэг шин зуршлыг бүтээн. Жишээл миний хувьд би 42 настай. Миний жин илүү болж эхэлсэн. Дээрээс нь миний өвдөг нуруу өвдөж эхэлсэн. Олон асуудлууд гарч ирсэн. Гол шалтгаан юу байсан бэ? Амьдралын хэм маяг жил болгон баг багаар өөрчилж явах хэрэгтэй байсныг өөрчлөөгүй. Жил болгон өөрийнхөө амьдралд нэгэн шин зуршил оруулж ирэх хэрэгтэй байсан. Хуучин зуршлаа шин биш юм а гэхэд ядаж хэдүүлээ хуучин дээр дүнэлт хийгээд өөрчлөх хэрэгтэй байсан. Энийг хийвгээс болоод би маш олон трама авсан. Тэгээ одоо би өөрчилж эхэлж байгаа. Би маш олон цагийг фитнест өрүүлж байна. Би 7 хоног доор хаяж 3-4 удаа явах хэрэгтэй ч гэх юм. Тэгэхээр миний одоо энэ жилийн зуршил бүтээч өнгөрсөн жилийн хас өөр байсан. Тийм учраас би танад эрүүл мэнд дээр зайлшгүй нэгэн шин зуршлыг жил болгон одоо оруулаасаа гэж байна. 3 дахь гэр бүлийн харилцаа. За гэр бүлийн харилцаан дээр би танад үнэхээр харилцаа өнгөрсөн жилийн шиг явах боломжгүй шүү. Тэ? Таны нас, таны туршлага, таны хамт амьдсан жилүүд танаас нэг нэгнээсээ хүлээлтийг үргэлж нэмэгдүүлж идэг. Тийм учраас би танад 7 хоногт доор хаяж 2 удаа болцоороо гэдэг зөвлөгөө өгч байна. Болцоо заавал ресторанд болох албагүй ямар ч байсан маш нээлттэй ярьцлага 7 хоногт 2 удаа болох хэрэгтэй. Минимум. 2-3 хоногийн дараа нэг чанартай уулзалт. За ингэх юм бол 7 хоногт хэдүүлээ 2 болцоо буюу нэг нь ярих цаг, нэг нь болцоо гэж. Хоёулаа ярих цаг ч биш болно. За энийг би танарт 3 дугаар зөвлөж байна. 4 дугаарт таны бизнесийн амжилт буюу карьер дээр чинь зөвлөгөө өгье. Карьер хизээч аясаараа өснө гэж байдаггүй шүү. Хизээч. Тийм учраас би танд хэлье. Энэ жилийн хугацаанд ажиллаж байгаа салбартаа амжилтанд хүрэхийн тулд 7 хоног болгон өөртөө ажлын чинь ур чадрыг нэмэгдүүлэх одоо цагийг эхлээд төлөвлөөрэй. Ном авахаас өмнө, сургалтанд сууж мөнгө төсөлөхөөс өмнө өөртөө цагийг эхлээд блок хийгээд өөртөө би өдөрт эсвэл би 7 хоногт хэдэн удаа яг өөртөө би сурах, хөгжих цаг гарах вэ гэдгийг эхлээд цагаа төлөвлөөрөө. Дараа нь цагийн араас төсөв орж ирэх хэвээр. Тэгээд төлөвлөгөө орж ирнэ. Тийм биз? Тийм учраас би танад карьераа дээшлүүлэхийн тулд унших цаг, карьераа дээшлүүлэхийн тулд тань сурах цаг, бизнесийн болон тухайн ажиллаж байгаа салбартаа зөвлөгөө авахын тулд жишээлбэл одоо надаас хүмүүс зөвлөгөө авдаг. Тэр хүмүүс би 7 хоногт нэг удаа уулздаг, тийм. Жишээлбэл яг иймэрхүү шин зуршлыг одоо өөрийнхөө карьер хэсэг дээр нэмээрэй. Яг энэ жил нэмээрэй. Нэг хүнтэй уулзах цаг төлөвлөөрөө, өөртөө ном унших цаг төлөвлөөрөө, өөртөө сурах цаг төлөвлөөрөө, төлөвлөгөөнийхөө араас 5 дугаарт нь санхүү гэдэг хэсэг орж ирж байгаа ш. Тэгээ дээрээс нь төлөвлөгөөгөө санхүүжүүлэх төлөвлөгөө гаргаарай. Окей. Номны төсөв, сургалтын төсөв, зөвлөгөө авах мөн. За 5 дугаарт санхүү. За тэгэхээр би санхүүгийн боловсролыг болохоор мөрөөдөлтөд хүргэх одоо хүчин зүйл гэж нэрлэдэг. Санхүүгийн боловсролыг. Чи мөрөөдөлтөд байж болно. Гэвч мөрөөдөлтөд хүрэхийн тулд чи санхүүгийн тал дээр үнэхээр боловсрох хэрэгтэй. Окей. Тийм учраас би танарт шинэ санхүүгийн зуршил нэмээсэй гэж хүсэж байна. За энэ санхүүгийн хичээлийг мэдээж би тусад нь орно гэвч би танарт хэлье. Дүгнэлт хийх цаг, зардлаа тооцох цаг, тэ? Хөрөнгө оруулах цаг, хадгалах цаг, энэ бүх зүйлийн талаар би танарт дахиад хэлье. 72 цагийн дөрвөн битгий мартаараа 2-3 хоногийн дараа заавал гэр бүл, хувийн санхүү, байгууллага дээр иргэн нэг удаа баримтаа хар шалгах эхлээд цагтаа болох хэрэгтэй. Энийг л би шин зуршил гэдэг. Шин үйлрэл хэдүүлээ санхүүд илүү нухацтай хандна. Шин үйлрэл хэлж яхад хэдүүлээ санхүүд илүү одоо бодох цаг гаргана. Хэрвээ чи мөнгөний талаар бодохгүй бол мөнгө чиний жинхэнэ амьдралын том саад болох магадaltaй. Тийм учраас бид нар асуудалд орохоос өмнө мөнгөний талаар боддог цагтаа байх хэрэгтэй. Тийм учраас би танад мөнгөний тухай бодох цагийг зуршил бүтээгчдээс оруулаасаа гэж хүсэж байна. За ингээд доор хаяж бид нар 5 шин зуршлыг бүтээн. Цаашлаа зөндөө зуршлуудыг нэмж болно. Зуршил бүтээгчдийн 2 нүрэ аа. Эхнийх дээр нь өөрийнхөө саяны миний ярьсан 5 зүйлийг бичээд энэ 5 төрөл дээр ямар үр дүн хүрэх гэж байгаа бичээд энэ үр дүн хүрэхэд бол юу хийх ёстойгоо бичээд дараа нь баруун талын нүрэлд шилжээд энэ хийх гэж байгаа зүйлийн 7 хоногийн хэд өдөр би хийвэл тохиромжтой байна гэдээ бичээд
7 хоногийн цагаа тохирсон бол 4-р хэсэг рүү орж ирнэ. Окей. 4-р хэсэг рүү зөвхөн эхлээд зуршил бүтээгчдэд тохирсон цагаа ийшээ оруулна. Ингэснээр зуршил бүтээгч ажиллаж эхэлнэ. Жишээлбэл би жил болгон шинэ зуршил бүтээгч хийдэг. Би саяхан шинэ зуршил бүтээгчээ эхлүүлээд төлөвлөө явж байна. Энэ шинэ зуршил бүтээгч жил болгон өөрчлөгдөх ёстой. За тэгэхээр Монгол хүмүүсийн амьдрал зуршил бүтээгч хоёр янзаар өөрчлөгдөж явбал ил тохиромжтой байдаг. Нэг нь 9-өөс 6 сар. Тэ? Яг тэгэхээр эн чинь жинхэнэ ажлын улирал. Дараа нь 7-8 сар буюу амралтын 2 сар, бидэрт 2 сар зуны хугацаа байгаа. Энэ хугацааны зуршил бүтээгч өөр байх хэрэгтэй. Энэ хугацаанд унтах цаг өөрчлөгдөнө, энэ хугацаанд ажиллах цаг өөрчлөгдөнө, энэ хугацаанд бизнесийн цаг өөрчлөгдөнө. Яа тэгвэл амьдралын хэм маяг өөрчлөгдөж байгаа. Тийм учраас жилд 2 удаа зуршил бүтээгч өөрчлөгдөнө. Зуршил бүтээгчдэр хэдэн шин нүүрнүүд хийж өгсөн байгаа арталт нь та нар дахин 3 4 удаа шинээр хийх боломжтой юм нүүрнүүдийг нөөц нүүрнүүдийг хийж өгсөн байгаа. Ингээд жилд зуршил бүтээгч 2 удаа өөрчлөгдөнө. Зуршил бүтээгчээ хийж дуусныхаа дараа гэр бүлээрээ батлуулаарай. Гэр бүлийн чи хүн чиний энэ давтамжийг мэддэг бас энийг одоо хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй. Ингээд энэ зөвшөөрсөн бол таны 7 хоног болгон яг адилхан. Одоо шийдвэл над руу 2 өдөр хинч уцаар ярьдаггүй. Яагаад? 2 өдөр би бүтэн уулзалт туттай байдаг учраас миний зуршил бүтээгчдэр 2 өдөр дан митинг. Тийм учраас манай ажилчид над руу ярихгүй, манай гэр бүлээч над руу ярихгүй. Намайг хаана гэж мэддэг. Миний фитнес цагийг манай гэр бүлийнхэн мэддэг. Бүгд над руу ярихгүй, надад хинч саад болохгүй. Тийм учраас зуршил бүтээгч гэдэг бол яг л жилийн ажлын төлөвлөгөө шиг гаргаад гэр бүлээрээ батлуулах хэрэгтэй байдаг. Хэрвээ гэр бүл дотор энийг батлахгүй бол харилцааны асуудал үүсдэг. Тийм учраас би таныг жил болгон төлөвлөгөө гаргаад зуршил бүтээгчдэр ажиллаад энийг гэр бүлээрээ батлуулаасай гэж зөвлөмөр байна. За ингээд хэдүүлээ. Зуршил бүтээгчийн дараагийн чухал хичээл дээр утгагүй уулзъя. Анхаарал хандуулсан баярлалаа.